Улдаан 500 түмэн бүгэн гөрөөстэй байсан халимгийн баян тансаг тавнутагва. Түүнээр оршин амьдрах халимг түмэн нь жийл бүрийн аюул гамшигыг туулан гарч 1990 оны намарт таж олглоо. Энэ жил халимг монголчууд дээд хэмжээний өөртөө засах эрхийг тэмцэн болж ерөнхийлөгчийн асуудалтай бүгд найрамдах халимг улсыг байгуулснаа тунхагласан байна. 1993 оны 4-р сард болсон Бүхардын сонгуулиар 30 настай Кирсан Улмжинов халимгийн хамгийн анхны ардын сонгуулиар гарсан ерөнхийлөгч боллоо. Халимгийн түүхийн чоол шин чагуй инхүү эхэлжээ. Улмжинов ерөнхийлөгч болсныхон хойно халимг хэл соёлын сэргээх талаар ихээхэн ажил хийсэн. 1997 онд хамгийн анхны Жангарын өдрийг тэмдэглэж халимг Монголын 93 наадмыг явагдуулж уламжлалт соёл, хэл үүсэг, шашин шүтлэхээс сэргэн өглөх өрнөлтийг бий болгосон байна. Тэгвэл халимг монголчууд яагаад өөрийн хэл соёлын сэргэх хэрэгтэй болсон бэ? Тэд нэр хэл соёлын хижээнээс эхэлж мартаж ирсэн бол халимг монголчууд аль эртнээс чирэг дайны авьяас бүлгээр Орос оронд алдартай явжээ. Ялангуяа дэлхийн 2 дугаар дайны үед Жо 10 дивиз халимг Монгол морд чирэг өмнө Франтад байлдаж 3 түм гараа дайчид одон медалаар шагнагдсан билээ. Гэтэл энэ бүгд нь халимгчуудын шивэрд чөлөөгдөх гунагт ховж аяаг өөрчилж чадсангүй. Энэ өдөр бид ардын дуу хөгжим сонсно гэж халимгийн соёл түүх шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгач Бадмаагийн дагуулгаар Эдэстэй хотын нэгэн альд очлоо. Боржгон өвөг хааснаас Чингис хаан kültür 11 үе. Чингис хаан ахты 3. Түүнэд хавт хасар манай хошуудын өрөг дээдс болох юм гэж. Нэг дээд. Хавт хасраас өрөг Төмөр хаан kültür 8 үе. Өрлөг Төмөрөөс Бова Мирза Өрдөн хаан суусан kültür 9 үе өнгөрөв. Тип. Баруун дээд булангийн үгмэтгийгээ тайлбар. Боржгон өвөг хааснаас Даван oyun kültür 4 үе өнгөрөв. Халт хасраас даван oyun kültür 34 үе өнгөрөв. Шинжаан көнлөг ушин үй ачнырасы Газа Нанбасы Байгаз ноyun Амыр сана Юусна урхат ачсан түмэнд. Ноностон хархан жалуугаасан шивэрд чөлөгдөн ялтан шиг уурхайд ажиллаж хүнд хөчүүн ажил дарагдан одоо орноосоо буурчдаггүй жимдэх хүн болжээ. Манай халимгийн гал аяны нэгэн гишүүн ойрдын түүх судлаач дөрөггүй алшаа нутагтай хошууд хүн юм. Алс хол энэ гажир ирээд хошууд ясны хүнтэй уулж танилцсанд дөрөггүй баярснаар барахгүй муу настан нэм баярж сайхан өрөөлөн хайрлаа. Нээсний сүнсгтэнэ мөнгөд кэрэсний гэж элгсана хайж ахлуга хайж хамдан тэнгэрийн сүнс сайхан явах болон дэшээ шахалдах. Түрүүндээ одоо биднээс бас халимгийг одоо өөр нэг одоо энд салаа утсан болохоор одоо баг манай монголчуудад энэ ч харилцаагүй гэж одоо боддог байсан байна. Одоо энэ удаасан зүйлээр одоо юм биш болжээ. Тэгэхээр энэ одоо биднээс суралцах үйлсэн Бадас ойлгуулгана энэ халимгчууд бол өөрийн биенд хэдийгээр Монгол гэж одоо хэлэхгүй боловч тэр түүх намтар одоо бичгтэн бүр Монгол угсаатна нэг тасархаа гэж одоо энэ бол тас итгэдэг. Нэг ч одоо Чингис хааны өвс садан гэж одоо ингэж итгэдэг. Настай энэ 3 настан бидний хараад баярлж, дуулж, бүжгэлж байлаа.
1943 оны 12 дугаар сарын 27-ны тэр гайтай шар бүрийд халимгийн бүх ард түмнийг төрсөн нутгийнх нь хот суурн тосгоноос салгаж мал төвөрлөгч яруулалтай төврийн галт тэргээр баруун шивээрд байгаа айлерт мартагдсан боолын хөдөлмөрийн талбай руу чөлсөн байна. 10 түмэн чиргээр элэстэй хотыг бүсэж 2хан цагийн дотор тэргэнд гарахыг чанга тушаажээ. Тодогтой чан бучлаастай тогоотой махан чанаатай хэвээр үлдэж эхнэр нөхөр их үрсийг салган айл бүрж өгөн 20 кг-ийн авахыг зөвшөөрсөн байна. Жарим хүнээ хэлэхээр энэ удааны чөлөгдөлд 15 түмэн халимгаас 5 түм илүү нь хорогдсон гэдэг. Шивэр доцны дараа халимгаар ирэхийг хатуу хорж, халимг хэлнээ сургуулийг хасаж, халимг хүн халимг нэр авахж хорьсон байна. Халимг улсын соёл туужийн хүрээлэнд хадгалж яваа энэ жангар гэдэг номыг халимгчууд шивэрд чөлөгдөхдөө авч явжээ. Ном ховор болохоор нэг номыг 10 хэдэн хэсэг ангилаад 10 хэдэн хүн хуваан авч явсан гэдэг. 15 жилийнхэн дараа шивээрээс бочиж ирснээр дараа эднэр энэ 10 хэдэн хэсэг номыг чоглуулж нийлүүлээд уулынх нь номыг бүтэн болгож соёл туужийн хүрээлэнд мөнхийн дурсгал болгон хадгалж тавьжээ. Тэгчгээд гацхан дэвтэр ховор болоод намтын чугаар өмсгөл нэгэгээд 10 ботигээ тас савраагаад нэг тэл байсан газар мудар тэгээд хариу авчираад форум ягаад сэлгэсэрснэ хөөний нэг бахан көвөр манай институтын номын сангады нэгээ авчирж өгөө. Тэгээд энэ дэвтэр халимгуудла хамдан туурты яваад Сибирь ороод ирсэн дэвтэргээ бидний нэгээ икар сонирсод гэрээслээд хатгаваад барьжанаад. Элэстэй хотод бид санамсаргүйгээр халимг Монгол жалуулсан хурмын ёслолтой таарж жургаж авлаа. Энэ хурмаа ёр маягаар явагдуулсан юм. Ёсол нь романтик бөгөөд дүгэн түлхэн утга уулахтай болж өнгөрсөн юм. Халимг Монголын удамжлалт хурмын ёс нь баруун Монголын хурмын ёстой адилхан. Халимг ёслолыг бас жохог талууд хүчтгэлдэг гэж хүмүүс ярьж байлаа. Халимгчууд элдв жилийн шалтгаанаас их нутгаасаа салж дэлхийн эл бүрэн ялангуяа Европ төвийн Парис, Лондон, Берлин, Бон, Америк улсад бүр дахин нутгшиж байна. Гадаадд байгаа маш олон халимг жалуус аав ээж ах トゥ садныхан танилцуулгаар халимгаас хань нөхөр ирдэг байна. Ингээд үчихэд халимгчууд халимг хүнтэйгэн хурмалахыг чанга баримтаж байгаа юм байна. Элэстэй хот хэдийгээр Ёрвын нэгэн жижигхэн хот болгож эндээс амжилтын уурэмсгэл байлхан санагдана. Нэл хүүхдээ гчүүд үргэлж харагдах нь эндхийн өвөрмж сайхан үжимжийн нэг юм. Мен ч энэ бол яахын аргагүй Монгол хот юм а гэж хүндэж санагдуулна. Эрхэм үзэгчид маань саяын фильмээс харсан байхаа дээрх фильмээс үзэхэд халимгчдын зүс жараа үнэнхүү Монгол төрхийг хадгалжээ. Европ ТV-ийн түүх төмөн цагаан арстдын дунд халимгчууд он удаан түүхэн хугацаанд өөрийн хэл соёлоо ийхүү хадгалж байгаа хэлэхэд бодолд өөрийн ирэхгүй гайхамшиг төрж байна. Халимг монголчуудын тухайтай нэн олон сонирхолтой зүйлсийг соёл эрдэнэд дэлгэцийн дараагийн дугаард та бүхэнд хүргэх болно. Эрхэм үзэгчдээ манай дугаар ийхүү өндөрлөж байна. Эрдмийн тэнгэрд ялалзах эрдмийн од болж эгнэгдээ гих нэрэ эн ихтэй дурсгаарай. Дараагийн дугаардаа сайхан учирцгаая. Баяртай. Эрхэм үзэгчдээ дараагийн дугаараар халимгийн алдарт жангарч Эйлен овлогийн нутагт хүрч баатарлаг туулва халимг Монгол хэл соёлын гайхамшигыг хадгалсан дуучин Чагаан жам нарыг та бүхэндээ танилцуулна.